За сайн уу, шинэхэн бичлэгтэй давтаа морил. Яг одоо надад ийм бокс байна. Та нар юу гэж бодож байна? Уржигдар захиалаад тэгээ өнөөдөр өглөө 7 цагийн үед ирсэн. Хахад бэлэн DJI Osmo Pocket 4. Яг одоогийн бичиж байгаа нь болохоор Osmo Pocket 3 баггүй юу? Osmo Pocket бол хэрэглэхэд бүр маш амар 3-ыгаа яг 1 жил гарan ашиглаж байгаа юм байна. Та нарын үзчихсэн ихэнх бичлэгнүүд яг энэ камераар авсан. Энээс гадна гэвэл би бас нэг камертай. Тэгээд тэр камераараа хаяа бичлэг хийдэг. Илүү гоё чанартай бичлэг ч юм уу хиймээр байгаа гэдэг. Камераараа бичлэг хийдэг байхгүй юу? Тэр нь болохоор ийм камер байдаг. Canon EOS R30 байх гэж бодож байна. Тийшээ одоо явахтаа ч юм уу гоё зураг мураг авахд айгүй гоё гардаг. Байнга лавж явмаар байдаг. Гэхдээ жоохон том, ер нь жоохон мэргэжлийн юмнууд шаардаад байдаг. Settings center нь ер нь нэлээд оролдлого их хэрэгтэй байдаг камер. Гэхдээ ингээд яг үнэхээр гоё ашиглаж чадах юм бол бүр амар гоё гардаг байхгүй юу юмнууд нь. Тэгээд би энүүгээрээ заримдаа бичлэг хийдэг. Тэгээд ихэнх тохиолдолд яг DJI Osmo Pocket 3 гэдэг яг одоогийн бичиж байгаа камераараа бичдэг. Тэгээ би яг одоо микрофонгүй бичиж байгаа. Асаагаад шууд энийг ашиглаж үзүүлье. Микрофон байхгүй болохоор ASMR хийж чадахгүй байна. Osmo-гийн дараачийн загвар 4-ийг нь гарсан гэдгийг мэдчихсэн үү? Би ерөөсөө мэдээг байсан байхгүй юу? Тэгээ би барыг шууд мэдснийх нь нэг маргааш нэг өдөр нь барыг шууд авцсан. Тэгээд угаасаа надад ер нь бол хэрэгтэй байсан. Яагаад гэдгийг дараа хэлье. Өмнөхтөөгөө харьцуулах юм бол илүү жоохон мат материалтай юм уу? Өмнөх нь болохоор энэ ахгүй юу? Ийм юмнууд байна. Их биеийн энэ байна. Илүү хүнд болцсон, барьдаг юмтай болцсон байж. Энд чинь ийм юмтай. Нэг гимбл нь жоохон эвдэрч гээд байдаг байхгүй юу? Тэрнээс хамгаалсан юм болов уу? Энд чинь нэг ийм юм байдаггүй юм. Гэхдээ ийм юмтай болцсон байна. Tripod нь байна, доотлих нь хүлэн гэсэн үг. Энийг ингээд ашигладаг. Энэ нь болохоор spare батарей байна. Гэтэ дахиад нэг урт spare батарей байдгийн нэг ийм бол байхгүй байна. Ийм л байна. Ингээд авахаар болсон шалтгаануудын нэг нь гэрэл байгаа. Гол юм нь микрофон байна. Бүр ийм жижигхэн. Ийм хэм микрофонтой болсон. Нэг нь жоохон хар цагаан, нэг нь болохоор ийм гоё юм хар. Type-C зэниглэгч нь байна. Нөгөөх нь болохоор бас нэг юм байна. Энэ нь юу юм бол wide lens нэ. Би өөрийнхөө wide lens-ийг хайгаад болохгүй байгаа. Өргөн харагдуулдаг гэсэн үг. Энэ линзийг та нарт одоо би зүүж харуулъя. Илүү ийм wide харагдуулж байгаа. Нэлээд зай эзэлдэг болохоор ийш тийш авч явах цүнх мөгөн дотор жоохон багтахгүй байдаг. Ийм болчоор амар юм байна. Ийш тийшээгээ авч явахад бол энийг утсан дээрээ гялс суулгаадах. Сетапыг хийчлээ. Гэрэл нь ингээд өнгөөр одоо cool tone, warm tone гэдэг те white гэдэг ингээд өөрчлөгддөг юм байна. Тэгээд гэрлэнийх нь хүчин энэ камераараа тайдтэй үргэлжлүүлье. За би ирлээ. Би яг одоо өөрийгөө үзэж байна. Микрофон нь бас айгүй минимал хөөрхөн байна. Гэрлэн таалагдж байна. Ер нь угаасаа энэ DJI чинь ингээд утсаасаа бүх тохироогоо хийж болдог. Ер нь DJI Osmo Pocket 3 ч 4 ч үнэхээр бичлэг хийж чадахгүй байгаа ч юм уу те. Тиймэрхүү хүмүүст бол хэрэглэхэд үнэхээр амархан байдаг. Хоёр ширхэг юм товч нэмэгдсэн байсан. Тэр хоёр нь илүү амар байлаа. Тэгээ би бүр дараа нь хэрэглэж үзээд үзснийхаа дараа энэ ингээд ийм ялгаатай илүү гоё, илүү сайжирсан байлээ гэж хэлж мэдэх байх. Яг одоогийн байдлаар харахад бол дээрээ гэрэлтэй тэгээ микрофон жижигхэн болсон. Тэгээ нэмэлт илүү нэг ийм цүнхтэй болсон байлээ. Миний өмнөх одоо энэ 3 дээрээ хэрэгжилжсэн энэ аксессуаринуудаа
хийж хэрэглэж болох байх гэж би бодож байна. Нэгэнд би харуулсныг хэлчихье. Энэ болохоор амар ингээд тол молноосоо эсвэл ингээд жоохон соронзлогддог юмнаас ингээд шууд соронзолчдог болохоор амар байдаг. Энд тэнтэй ингээд зүүгээд явцдаг. Жоохон хүнд болгочоод идэг. Бас нэг жоохон сул талтай. 3 дээр болохоор дандаа ингээд SD card ийшэнэ ингээд хийж хийж ажилдаг. Хэрвээ энийгээ нэг хааны газар мартаад юм уу компьютерэндээ суулгачаад тэгээд мартаад гарчих юм бол авралгүй энийг ашиглаж болохгүй гэсэн үг. Харин 4 нь болохоор энэтэй энэнгүү цаанаасаа ийм багтаамжтай учраас мартсан ч гэсэн ер нь бол асуудалгүй гэсэн үг. Бичлэгээ энэ тэнд эдитэлж явж байгаа дандаа компьютерэндээ салгаж гэртээ орхиод тэгээд камера авч гарсныхаа дараа ингээд SD карта хийгээг үлдээсэн тиймэрхүү тохиолдол гараад идэг гэсэн аахгүй юу. Тэгээд энэ асуудал маань ер нь бол шийдэгдэж байна гэсэн үг. За тэгээд тийм байна. Тэгээд энэ бичлэгний ардаас нь бас нэг бичлэг орууланд нэг айлд очсон байгаа. Онцлогтой зочин гэх юм уу? Тийм хүнтэй уулзсан. Тэгээд жижигхэн яриа хийсэн байхгүй юу. Тэгээд тэрийгээ би энэ бичлэгнийхаа араас оруулаад дуслуу зэрэг our new camera. Амар энэ гэрэлтэй болох. Гэрлийн хөнгөөс л хойлоо. Гэтэ цэнийг нөлөөлдөг л байна. Энэ тусдаа цэнэглэгчтэй. Гэрэл. Зөвхөн хоёр одоо гарч хоол идэх гэж байна. Өнөөдөр бит хоёр гадуур хоол идэж байна. Австралийн ийм солонгосчууд их амьдардаг ийм дүүрэг байдаг байхгүй юу? Stratfield гэдэг тэрэнд байдаг ийм Wonjo гэдэг ийм барбекюний газар орж ирсэн байна. Отгоо магшарч идмээр байсан болохоор магшарах газар ирсэн. Тэгээд нэг шүлтэй цаанаасаа сэтэн дотор кимчи жигээтэй тэр хоолыг ирэхээр харуулъя. Бит хоёр жоохон өлсөд жоохон тийм шийдвэр гаргахад жоохон хэцүү байлаа. Сэтэн дотор зөндөө олон гоё юмнууд байна. Өндөг байна, кимчитэй шүл байна. Тэгээд нэг ийм амталсан мах байна. Ийм өхрийн махнууд байна. Тэгээ энэ ч сая кимчи панкейк гэдэг үлээ тийм юм байсан энэ ч тэнд харагдаж байна. За өөр юу байна? Энд ч суши байна. Corn cheese тэнцээ бас мах байна. Энд ч оги байна. Ни байна. Дөнгөж сая бит хоёр жоохон сонин газар ороод ирсэн болов яасан юм бол гэд сонголтондоо эргэлзээ бajилсан чинь таньдаг монгол хүмүүс орж ирээд энд ч байнга үйлчлүүлдэг гинэ. Тэгээд за гайгүй юм шиг байна гэд бодоод бajилаад гэсэн чинь зөндөө гоё юмнууд. Кимчи жигээ гэдэг юм байна шүү. За манай энд байдаг ийм хөөрхөн солонгос ийм шопинг центр гэх юм уу. Тийм манай гэрээс нэг 20 минутын зайтай. Зэ бит хоёр машинд орж ирлээ. Одоо гэрлүүгөө явна. Би зарим өнөөс идмээр хай. Нэг штэ. Blueberry cheesecake-тэй зарим авсан байхгүй юу? Тэг cheesecake нэг ханина. Яг орно идэг. Энд дээ штэ. Өөр авах юм хийгээс идэх юм. Чин чимэпгүүр явж чаддаг юм. Чаддаг штэ. Анаа хотлээ. Манай өнөртөө чиг харж байна. What's next? Халуун голгосноо. Хогоо тавьснаа авчихгүй те. Тийм хүмүүс байдаг те. Хогоо өөрөөсөө толгойж ивэл гэсэн шиг. За өнөөдрийн маань
ажлын дараах бяцхан гадуур хооллолт маань нэг иймэрхүү боллоо. Баярлалаа энэ хүртэл үзсэнд. Бичлэг маань дуусаагүй байгаа. Дараа чийскийг би юу бичгийг би мэдэхгүй, би таашгүй. Гэхдээ энэ бол daily vlog тийм ээ. Өглөөний 7 цаг 40 минут болж байна. Жим рүүгээ явж гин. Гэрээсээ нэг ферриний стоп зайтай ийм газар жимд явдаг байгаа. Австралийн гоё юм нь нов ногоон, голтой, тэгээ далайтай. Сиднейд далай их байдаг байх. Бусад газрууд нь бас далайгүй газрууд байдаг гэж би сонсч байсан. За бараг л 5 хүний за 3-аас бараг 4 дандаа л ингээд тасгалын хувцастай явцгааж идэг. Би энэ харь яг өмнө нь ерөөсөө огт байдаг гэдгийг мэдчихсэн. Гэхдээ өмнө нь ерөөсөө ирж үзээгүй. Энэ кофе шоп нэг Бали вайбтай байсан. Австралид ирэхээр хүмүүс мэдээж орчин солигддог. Тэгээд дархлаа нунаад тэгээд маш их ногоотой учраас харшилтай болдог. Ер нь бол айгүй хүмүүс харшилтай болсон байдаг. Энэ ногооноос нь болоод арьс ер нь өмнөхөөсөө муухай болдог. Тэгээ үүсч гисэн ер нь адилхан. Яагаад гэвэл энтхийн одоо нар бол бүр үнэхээр амар хүчтэй. Жохон нөсөө толбнууд гарна. Зөндөө бол Монгол хүмүүстэй уулзахаар бүгдээрээ л тэгдэг. Монголд байхад миний арьс үнэхээр гоё яасан. Өмнө нь миний арьс өстой гоё яасан. Одоо энд ирээл өстой айгүй муухай болчлоо гэд тэгдэг. Тэгэхээр бас нэг сул тал бас байна. Цаг агаарын нөхцлөөс болоод миний явж байгаа жим энэ харагдаж байна. 24 цагийн онгорхой байдаг. Жин маш сайхан амжилттай тасгалаа хийлээ. Тасгал хийж явахдаа угаасаа бичлэг хийж чадахгүй. Одоохондоо надад арайч тийм зүрх бол байхгүй. Тэгээ магадгүй явандаа бичлэг хийж магадгүй бах. Гэрлүүгөө дахиад усан онгоцоор явна. Замаараа кофе яах уу гэдэг талаар бодож байна. Кофе авахаар бас л тэгээд нэг $5 уухгүйгээр шууд л харидөө. Өглөөний цайгаа хийж ууя. Өглөө олигтой мэдээгүй. Нэг obvious gas идээд нөгөө хоцрох гээд нэг банан аваад тэгээд цайгаа бол хийгээд ууцсан. Тэгээ одоо би ардаас нь нэг тийм өдрийн хоол идэхэд арай болоогүй. Гэхдээ хамтдаа юм идмээр санагдаад байна. Яг саяны харуулсан энийг хийж туршиж үзэх гэж байна. Бүлээн ус. Spring roll wrapper гэд. За энийг усандаа юутаач твтэй. Одоо энийг энэ чинээ тавьж агаад таргаа хий. Ингээд ингээд cover байвал гоё юм биш дээ тэгэхэд. За. Тэгтээ хийхэд бол гайгүй амархан юм байна. Нугасаа өөр юм хилцанхай юм чи. Ингээд so cute. Минийх жоохон бүдүүн болцсон уу? Ийм болчлоо. Тэгтээ ер нь миний бодлоор жимс нь гоё. Арвин байвал гоё хаа. Тэ үү? Нэгэ маш сайн. Ингээд нэгэ сайн. Бууз шиг жим шиг. So cute харагддаг юм би. Хуурай юмар бас бүрхээд байна л да. Тэгтээ цардуулны гурал энтерл юм шиг л байна л да. Манготой байсан бол гоё юм тий бас. Манго тэгтээ нөгөө нүлэрлэн дууссан учраас манго байхгүй байгаа.
За эхний ээлжинд юутай чинь 3-ыг хийгээд хөлдөгчөнд хийгээд ийм тариалаг харагдчих байна. Нөгөө миний хийсэн юм маань ийм болсон байна. Би жоохон энийгээ хийчээд унтцсан чинь арай дэндүү их хөлдөөцсөн байна. За одоо чи нэгийг аваад идэрээ. Энэ нь гоё ах гэж би бодож чинь жоохон барайнтай. Энэ үү? Тий. Тархтай мó. Хатнах нь юу вэ? Чи мэдчихвэл идэх болж байгаа. Гаднах нь ямар амттай вэ? Юу юм шиг байна? Юу юм бол? Энд чи багтаах уу? Нэг юм spring roll гэдэг шүү дээ. Vietnamese roll интродик да нэг тийм. Дараал их хөлтөчж байгаа. Мм. 30 минут ч юм уу бараг хөргөчөндөө байлгахад хангалттай байна. Би нэг цаг гарan бараг 2 цаг хаби унтаад тэгээ өдгөө орж ирээд би сэрээд. Гадаа бүр аим муухай хөд байна. Шинэ нэг тортой боош. Тэгээ хайч. За эхний хоол болсон байна. Нэгдүгээр араанд шүү. Энэ зулаагчийн гаргадаг вайн нь байна. Тэгтээ зарахгүй. Зүгээр гайхуулж байгаа юм. Зарж байгаа юм уу? Зарна. Дараа нь Венатагаа халамцуу яриа явна заяа. Байж эхлээд хоолнуудаа яваадах. Автер ороод ирээ. Эхлээд яаж бүр ингэ нэг хайцаа тусахчтай. Ирэхээр бидгэрнүүдээ. Хүнжээ хувцас өмсөг ш зүгээр үү? Хүнжээ хувцас юу? Хандгаар хоол. Тэгэхээр нэлээд их хүн орж ирнэ. Шаги төрөйг чи амын утнаа гэрлаа. Тэг том өгтөн тавиг. Наа ганц нэг оруулахгүй энэ чинь 10 хүүхэн байна. 10 залууд унтмаа гэдэг. Тайруулдаг тариа байж байгаа. Бага ш зэрэг цасан цагаал. Тэр мөрөөр чинь хийлээ л да. Тийм тариа байгаа тэдэн дүүр гэдэг зарын би залхуураа шууд ингээд нөгөө автоматар ингээд хүн асуухаар залхуураа явуулдаг байхгүй юу? Тэгэл ингээд ороод уушин чинь яхид турaan тийм турaan тариа харлаад ажиллаад байгаа улсуудыг өстө цагаан болгоод алаад өгнө гээ. Йоо тэрийг одоо би явуулсан байгаа байхгүй юу? Ийм ч хүн тийм үгээр явуулах юм өндрөө. Би чамайг чи өстө цав цагаан болгоод өстө алаад өгнө хараа ирсэй чинь өтер гэж ингэж бичгүй. Хүмүүс бас тэрийг мэд хэрэгтэй юм тий. Эм чинь тэгж бичдэггүй шүү. Манай маркетинг авах гэж байгаа. Маркетингийн хүмүүс бол заа ингээд энэ чинь бүгд ингээд уншиж байгаа ш. Доор хайж чат GPT тарианыхаа нэрийг оруулаад тариаг ингэж хамаагүй бас ингээд сурталчлах буруу байхгүй. Яг мэрэгжлийн үнээр хийх ёстой юу гэдгийг асуух хэрэгтэй. Яг энэ тариаг ямар замаар яаж авчирч байгаа гэдгийг мэдэхгүй тариа бол ослтой. Одоо зарим хүмүүс надад нэг амино он хийгээд өгөөч Монголоос авчирсан ингээд тэгэнгүүт би хүний тариа хийхгүй гэдэг ингэчээр нэг өөрөөхөн тариаг зарах гэдэг юм шиг болов. Би болохоор амар тариад дуртай болохоор нэр юм болгоноос нь авчаад л өөртөө хайчих. Тэгэнгүүт энэ чинь шахаж өгөхгүй гэдэг. Тэгэнгүүт би энэ хүний юм байна тий. Тийм байх хэрэгтэй л дээ ер нь. Тэгтээ. Нэшэр манай багт ирсээр нэшэр. Манай охин одоо ажилдаа явах гэж байна. Хальт бичлэгэнд ороод манай эгч маань хэдэн настай лээ? 19-тэй. Хүмүүс чинь нөгөө Австралийн талаар амар их мэдхийг хүсдэг. Одоо чиний үеийн насны охтууд бүгд сургуулаа төгсөөд ирмээр байдаг. Сургуулаа төгсөөд ирмээр байна гэдэг тэгэнгүүт эгч маань ээж нь ирсэн байж байгаа. Тэгээ ээж нь дуудаад тэгээд 12-оор төгсчөөд ирсэн байгаа. За одоо ямар сургууль сурж гин, юу хийж гин, ажил юу хийж гин. Ирээд би чинь хэлийн бэлэл яваад оноогоор уун сургууль орчин гэсэн чинь болон билээ. Заавал шалгалтаа нөгөө хэлийн шалгалт өгсөн байх хэрэгтэй. Яг бол 10 жилийн Монголд дууссан болохоор тэгээ хэлийн шалгалтаа өгөөд тэгээд IELTS PD одоо бакалаврт ямар мэргэжлэр орох гэж юм тэгэнгүүт хэдэн оноо хэрэг болох вэ? Сургууль нь ингээд цаанаасаа ингээд вебсайтн дээр ингээд энэ мэргэжилд ийм оноо гэдэг ингээд нөгөө чагсаал гаргацсан. 6.5-аас дээш. Чи юугаар сурах гэж байна? Биний болохоор амгаахтай бүр Chinese traditional medicine. Тэрэн дээр хэдэг шаардж байна. Тэрэн дээр болохоор 6.5. IELTS-аар 6.5. PD болохоор 6.5 бас гайгүй юм шүү дээ. Тийм. Босгонд гайгүй юм байна. PD нь болохоор 58 байна. Чи шалгалтаа өгсөн байгаа мó одоо. Өгөхгүй л бэлдэж байгаа мó. За чи чадах ах уу? За ямар ажил хийж байна? Хэд цаг ажиллаж байна?
Би 90-10 хүрсэн байхгүй юу. Тэгэнгүүтээ сүшиний газар ажиллаад тэгээ сүшиний газартаа анх удаага ажил хийж үзээл. Тэгэл амар хэцүүмэр гэл яжсэн чинь дараа чаас нь бүр хэцүү ажил орвол тэр тасчихсан шүү дээ. Гайгүй байсан юм байна тий. Энд ер нь ажил олох ингээд ядаа чинь Яаж ажилд орсон? Сүшиний ажиллаа болохоор бас таньдаг хүнээр. Одоо Нүүн монголчууд амар их болохоор нэг нэгийг амар татчихсан юм лээ ажил дээр. Тэгээ тэр нь надад гоё л. одооныхаа ажлыг бас яаж болсон? Манай нөгөө нэг их зулаа гэдэг их чинь. Тэр их ч маань орж ирсэн. Монгол шиг бас нэг бас тийм боломж байдаг юм байна шүү дээ. За манай би нэг хөөгдөө олж энийг авчираа гэж бас болдго юм байна шүү. ер нь олоод алдсан болохоор одоо гоё нэгээд Тий. тийм юм дээ. За одоо 7 хоногт хэдэн цаг ажиллаж гин? Санхүү асууж болох уу? Тийм ээ юу? 7 хоногт ямар цалин авдаг вэ? Хэдэн цаг ажилладаг вэ? би оройдоо 4 цагт ажилтдаг. Тэнгүүд 5 өдөр ажиллаад 20 цаг л ажилтдаг. Гэсэн үг байхгүй. Тэнгүүд миний ажил чинь багтаа орчиж байгаа. Тэгээ хүмүүс л амар их ажилтдаг. 2-7 хоногт 1300. Хүүрчин шүү. Амьдрал хийгээд үлдээтэй байна. Ээ чинь мэдээгүй. Яг ганцаараа байх юм бол хэцүү баха. Байрны мөнгө төлгөө. Хоолны мөнгө бас төлгөө. Тэгээ бүр транспортныхан бас мөнгө төлгөө. Ээж авдаг. Ээж нь ямар мундаг юм бэ? Тэгэнгүүт миний Миний мөнгө тэгээ мөнгөө яг юунд өрдөө? Тэнгүүд би яг мөнгөд яг тас цуглуулаад. Ваа. Ямар ч тийм нөгөө үр шаардлага гарахгүй байхгүй. Одоо сургууль сурах юм байна. Хамгийн мандаа мөнгө хадгалаад тий сонголтын төлбөрөө ингээ өөрөө зөвлөж шүү дээ. Тэнгүүд одоо тэр оноо болох хүртэл ингээ ажиллаад тэгээ оноогоо авахад пан мөнгөтэй сургууль бэлэн яа. Монголд хүүхдүүдэд сургаад хүмүүс төлбөр мөнгөнд төлөөд ингээ бүх юм ингээд байснаас ер нь бол Австрали их зүгээр санагдсан бүгд бие да. Санхүүгээр тий ажил хийж сурна. Тэгээд тэр өөрөө олсон мөнгөө бүгд өөрийнхөө амьд зарцуулахаар нэг шал өөр хүн. Тий, өөрөө олсон мөнгө ч амар амттай. Хүний мөнгийг үргэжчихсэн зү дороо штэ. Би бүр ингээл хэвээ хэрэггүй юмд аим мөнгө өрдүүлсэн юм бэлээ. Тэр үедээ анзаарах байжсэн чи. Тэг яг ажил хийгээдсэн чи бүр ёо бүр зүгээр нэг цент хүртэл ёо гэж. Манай их чинь хараа boyfriend girlfriend Байхгүй. яа байх вэ? 4 цаг ажиллаж гарч дурлаач яваач. Яг үгүй штэ. Урдаа хийх юмтай гарч чинь тийм юм санагдахгүй юм шүү. Тэгээд жоохон завтай ингээл яах вэ гэвэл бас болох уу. Одоо том зорилготой завгүй байна шүү дээ тий. Одоо чи тийм чөлөө цагаараа юу хийдэг вэ? Жим хийн. Оо. Ээжтэйгээ пилатестаас явж байгаа. Гэтэ жимээ илүү хийгээд пилатесаа жоох хийгээд харуулдаг болсон шинэ хаваад Тэр өстэйгоо бид нар бөөндөө явж байгаа шүү дээ. тийм. Тийм энэ жил наад маа. Энд монголчуудаас тийм холбоо молдоо байна. Тийм. Монголчуудын холбоод биш би тийм. Австралийн нөгөө харгааны холбоонд. Тэмүүнөө дэлхийн авраг багштай. Тийм тэгээ харавдаг, фитнес хийдэг, жоохон пилатес жоох хийж. Тэг хичээлээгээл завгүй юм уу тий. Тэр миний өдөр 24 цаг хүрдэг юм уу? 24 цаг хүрдэг. Энэ зулаа шиг бас болчихоо санагдаж байна. Нөгөө нөлөөж байна. Би бүр эсэргээр одоо юу хийх вэ гэж эврийн 5 минут болгоно. Одоо юу хийх вэ гэлгээ байж байгаа шүү дээ. Сингл юм байна те? Сингл юм даа нэм Boyfriend-д гарах цаг байхгүй. Гэхдээ хөөрхөн бой гараад ирэл бас өөр байна. Тэр бол өөрөө гарчих واخ үү тэр цаг. За